Дараагийнх нь дахиад уруулны юм байвал яах вэ? Би ч одоо ямар сони их хэрэглээтэй юм бэ? За өнөөдөр what's in my bag бичлэг хийх гэж юм. Би дөнгөж цаг ажиллаад хараад орж ирсэн. Тэгээ ингээд хуцаа солиод гэрийнхээ хувцастай сууж гинэ. За тэгээд миний цүнх болохоор ийм хөөрхөн жижигхэн цүнх байгаа. Ер нь бол жижигхэн цүнхэн дуртай заяа. Том цүнх яг их юм багтдаг ч гэсэн нэг юм тухгүй санагдаад заяа. Жижигхэн цүнхэн ингээд яг хэрэгтэй юмнуудаа багтаагаад ингээ аваа явж ийлээд амар амар санагддаг байхгүй юу? Тэгээ бас өөрөө нөгөө жижигхэн биетэй учраас хитрхи том цүнх үүрчгээр нэг юм сонио нэг тийм нөгөө нэг юу штэ бүсний эзэн мэднэр гадаг юм жижигхэн одоо хүмүүсэд штэ тиймэрхүү харагдаад байдаг заяа. Яагаад ч юм. За тэгээд одоо шууд үзье миний цүнхэнд юу вэ? За энэ цүнх болохоор заяа манай найз миний хитэн нас лээ 16 насны төрс өдөртэй жилүү үжсэн байхгүй юу? Тэгээ амар хөөрхөн бөөрийн хэлбэртэй миний толгой шиг хэлбэртэй. Яа. Ингээд онгойлвол зав жижигхэн ч гэсэн босож болохгүй. Энд маш их юм багтдаг. Үнэхээр зүгээр өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүх юм энэ дотор багтдаг заяа. За хамгийн ихнийх нь за юм кушны сав байна. Энэ одоо бүр аль дээр үед хэрэгжилсэн кушин заяа. Дууссан доторх нь ингээд хоосон. Тэгэд энийг штэ зүгээр одоо ингээд юм порлон дээр ингээд будаг байгаа штэ. Тэгэд ингээд нөгөө шил мэл зүгээд сони ингээд арилчаар нь ингээд зүгээр халт ингээд дарчдаг байхгүй өдрийн туршид юу нь бол тэгэхээр айгүй айтайхан болчдөг. Тэгээ уусаа нөгөө байнга бичлэг хийдэг учраас юу нь бол иймэрхүү өөд даралтын юмнууд хэрэгтэй. Дараагийнх нь болохоор штэ миний бараг л амин амьдрал гэж хэлж болно. Энэ бол нахвцлын байна. Хамрын цусаагвар. Би заяа одоо үнэ л хэлье. Би ч одоо бараг 6-7 жил нацлын тусааж юм за татчихээн. Энэ амар муу гэсэн. Гамрит үсгдэг гэсэн. Тэгтээ тэгээ одоо ингээ хамар битүү ингээ байж чадахгүй тэгээ хаалгаа ялгиж чадахгүй байгаа хүн чинь тэгээ тусаах зур явтыг. Тэгтээ ер нь бол би бол хамрын хаалгаанд орно гэж боддог. Тэгтээ хамрын нөгөө таславчны тийм хөө хаалгаан тэгээд наслын тусаах үнхээр болмоор. Шүнж тусаа, өдөрч тусаа, өглөөч тусаа ерөөсө 24 цаг наслын дээр өгөх. Дараагийнх нь өвчин намдаах юм байна. Нөгөө нэг офис ажил хийгээд өдөржин шөнжин уцаа ингээ олдоод компьютер дээр аягүй их суудаг. Тэгээд заримдаа толгой бүр амар өвддөг байхгүй юу. Тэгээд тэр үед ингээд өвчин намдах юм уучдаг. Толгойн юм уухаар бас заримдаа намддаггүй заяа. Гэтэ энийг нөх амар их уурдаггүй. Юмыг яаж мэдхүүгээд ингээд зөвхөндөө байн гавж байдаг. Бас тэгээ манай ажлынхаас амар толгой нүднөө. Тэгэл нэгнийхээ энийг ийш тийш тараачдаг байхгүй. Яа дараагийнх нь штэ. Дараагийнх нь мэдээж уруулын close brain. За энэ болохоор юм романдын яг ийм одоо савшгэ өнгөтэй ийм уруулны будаг байгаа. Тэгээд айгуу гоё зөөлхөн өнгөн ч гэсэн өдөр тутамдаа ашиглаж болохоор айгуу гоё өнгөтэй ийм уруулын будаг байна. Next is Нялта аим хүүхнээс хам. Нялт энэ жижигхэн цүнхний ингээ буланд яг гоё таарч байгаас тэ бүр хэлбэрэн адилхан заяа. Тэгээд би сая хэлсэн шүү дээ. Ер нь бол бичлэгтэй байдаг. Тэгээд гинт ингээ бичлэг бистэн дагааж ирдэг байхгүй. Тэгээд тэр үед бол мэдээж сав охтуудын хамгийн чухал хэрэглээ. Энийг чинь яалаа. Юу лээ нөгөө нэг кендо биш. Дайсогоос 3500 ч тэр өнгөр авсан. Энэ дараагийнх нь дахиад юм байна. Энэ тэгтээ одоо энэ ганцхан ширхэл байна л да. Энэ нөгөө нэг хашлын юм байхгүй юу? Сая нөгөө 100 амар хашил өдрөөд энээс ингээ өдөр болго уусаа. Тэгээд энэ нөгөө нэг нойр хөрөгдөггүй юм гээд авч исэн байна. Тэгээ яг ганцхан ширхэл үлдчихэж. Одоо энэ бол цүнхэнд байх хэрэггүй. Энэ та нар бүгдээ мэдэн штэ. Гаа байгаа. Тэгтээ энэ дотор гаан байхгүй. Ясан гэж бодчих. Энэ дотор юм байгаа. Тэгээд ийм биш яа би ямар амар юм болж. Энэ биш шүү манайхаа. Энэ болохоор нөгөө өдөр тутмын витаминууд байгаа. Мультивитамин, кальц, тэгээ биотин. Миний үс амар их унж байгаа болохоор би биотин ууж байгаа. Эцсийн шинжилгээ өгсөн чи биотин дутагдсан байсан байхгүй. За тэгээд ингээд энэ хөөрхөн ганы савнд ингээд хийчдэг. Ингээд амар авнаас тэ мартахгүй, орхихгүй. Тэгээд ийм хитрхи том хэмжээтэй биш. Яг энэ цүнхэнд таахаар хөрхөн жижиг хэмжээтэй. Та нар бас энийг санаа болгоод авч болно шүү. За дараагийнх нь дахиад уруулын будаг гарч ирлээ. Дахиад романд брендийн будаг. Энэ арай санийхыг бодвол арай тод өнгөтэй. Бас юмыг яаж мэдхүү те? Бас гоё хурц харагдахыг хүсвэл орой болцоонд явтаа.
улаан өнгийг мэдээж хэрэглэнэ. Гэхдээ яг час улаан биш. Амар гоё тийм нэг юм улбар шардуу улаан маад. Тэгээ надад амар цогтөг. За ингээ хоёр уруулын маттай явд юм байна. За дараагийнх нь дахиад уруулын юм байвал яах вэ? Би ч одоо ямар сони их хэрэглээтэй юм бэ? За энэ болохоор штэ нөгөө уруулын эмчилгээний лош гэхүү. Баалан бол биш заяо. Лошн шиг амар зөнд тосон хэлбэртэй за. Би бүр энийг та нарт үзүүлье. Тэгэд эрэгтэй хүмүүс түрхэхэд амар боломжийн санагц. Яа тэгэхээр энэ ярда ийм цагаан. Тэгэд амар хурдан шингэчдэг заяо. Ингээд түрхэл байхгүй болч. Ингээд. Тэгэл уруул амар гоё чирхэлтэй. Бас нөгөө их ярддаг учраас уруул амар хатдаг. Тэгээд энийг авч явдаг юм байна. Юу н одоо бодсон ч. Тэгээ бас найз залуугийнхаа урууланд түрхэж өгс та. Уруулын хувир ашиглаж болохгүй. За ингээ 3 уруулын будагт болцсон уу? Oh my god. За дараагийнх нь anyway, case way. US шүү дээ энэ чинь. Өнөөдөр манай найз залуу надад шинэ кейс авч өгсөн байхгүй юу? Тэгээд би сая хуучны зүнхэлсэн юм. Тэрнээс бол цүнхэнд бол байнга байдаггүй. Тэгтээ маа гоё яагаад? Миний дуртай өнгө. За дараагийнх нь үер штэ. Дараагийнх нь ийм өсний хоёр эрзэн гарч ирлээ. Бас юмыг яаж мэдхүүгээд дандаа авч явдаг байхгүй. Ер нь бол тэгээ охтууд ингээ боолтой ерэн заримдаа хайчдаг штэ. Тэгээ энд тавьчдаг. Тэнгүүдээ ингээ ажил дээр ингээд баах охтуудтай ажилдаг бол ингээ өсний боолт байна уу хинэ минэ гэд тэгэхэд маа гэд өгдөг байхгүй. Гоё бас. Ер нь бол боолт айгуу чухал. Of course цэнэглэгч байна. За үүнгүүгээр бол бид нэр угаасаа амьдрахгүй. Тийм үстэй манайхаа. Цэнэглэгч явахгүй бол хэл амьдрахгүй. Уцаа бол байнга цэнэглэх шаардлагатай. Уцаа бол байнга гасалтай байх шаардлагатай. Бидний амьдрал болсон. Тэгээд цэнэглэгч байна. Одоо бараг хамгийн сүүлийнх нь тийм ээ. Хамгийн сүүлийнх нь юм. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь ахиад уруулын будаг гарч ирлээ. Тэгсний ахиад ругаманд зэв. Би тэгтээ бүр яг ромдын уруулын будагт бүр донтчихжээ. Яда 3 өөр өнгөтэй 3 өөр төрлийнх нь энэ сүулт ингээд одоо дэлхийд даяар бүр аим алдартай болж байгаа байхгүй юу? Viral TikTok viral product болж байгаа заяа. Тэгээ энэ болохоор ингээд яг уруулын будаг шиг ийм савтай. Тэгсний ингээд иргэдэг амар жоохон гардаг. Тэгээд уруулан дээр ингээд хүрхээр хайлдаг. Яг энэ эможи шиг заяа. Атаарта. Ингээд амар гоё close болсон заяа. Тэгээ амар гоё амттай. Үнэртэй. Тийм л байна да. За тэгээд бас яах вэ? Хүний цүнхэн дотор юу байна гэдэг чинь амар сонирхолтой шүү дээ. Тэгээ бас та бүхэндээ сонирхууллаа. Тэгээд манай бичлэгтэй хамт байсан баярлаа. Тэгсэн чинь YouTube дээр штэ ингээд олон хүн лайк дарах тусмаа, олон хүн комент бичих тусмаа тэр бичлэгийг олон хүн үздэг гэсэн та нар нэг лайк дарчаарай заяа. Юу юм байх вэ те? Баяртай.